аюулгүй ирэхдээ төхөөрөмжийн дээр ажиллах хэрэгтэй. Хоёрдугаар заавал имэйл бодох хэрэгтэй. Ихэнхдээ зайдуу бод. Зайдуу хүүхэд бол ямар ч бэлтгэхгүй л гэсэн үг шүү дээ. Дээр нь өдөг тухай хамгаалалт малгайг бол манай оюутны холбооноос бол харьцангуй сүүлийн үед бол шаардж ингэж эглүүлж байгаа. Энэ дээр бол аюулгүй тэр хувц хэрэглэлийг бол заавал хангах юм шаардлагатай. Замын тохиолдолд бол заавал тэрийг бол засч хяндлахаас өөр арга байхгүй. Дээр нь би бас боддог. Тоон дээр хязгаар тавьдаг юм уу гэж хараад байна. 300 адуу 400 адуудаа иргэн гэдэг бол үнэхээр одоо ад төссөн. Адаас та хүүхдийн тэр заяа уян төшдөг юм уу одоо эндээс хэлж байгаа тоо чинь 10 хүүхэд 2-3 хүүхэд л ундаг. Энэ өстөө яаж тийм амар юмнээс тэгж унж гарч иж байгаа би ч өөр ойлгоно. Би өөр оноо явж байхдаа эргээд нэг 15 минутад юу ч харагддаггүй. Тас мөрнөөс зураг үдэ анж байгаа нэг нэгэд нэг гэсэн. Арай би зурцоо очилж ийм байдал байдаг шүү дээ. Тэрөөсөө зохион байгуулалтын дээр хэдэн 100-аар оруулах гэдэг нь энэ бол хамгийн аюултай хэлбэр мөн. Замаас илүү хамгийн аюултай юм. Тэгэхээр ерөөсөө урьдчилаад утас хэрэглэл, имэйл хэрэгсэл тэр гарааны төхөөрөмж замыг заавал тавих стандартын тогтоогоод энийг урьдчилж сануулаад энэ хөдөлмөрийн хамгааллыг зөрчсөн гэдгийг урьдчилж сануулсан хөдөлмөрийн хамгааллын дагуу ажиллааг бол энэ зөрчсөн гэдэг л асуудал явагдана шүү дээ. Тэгэхээр ямар ч ингэж ажиллах гэсэн урьдчилан тогтоос дүрмийн тогтоож өгөөг ойж энэ асуудлыг бол ярих учрал тогтол. Тэгэхээр энийг бол хайцангууд нарийн тогтоож өгсөн. Дээр нь түрүүн бас эндээс яригдлаа. Энэ бол зохицуулахад маш хүнд харилцаа. Хүүхдийн дэвсгүү хөдөлмөр гэж ингээ үзээд явах юм бол тэр хүүхэд зүгээр л энгийн амьдралын хэлбэр өдөр болгон өдөржингөө тэр морин дээр өнгөрдөг. Эмэгтэй ч эрэгтэй ч. Насанд хүрсэн ч хүрээгүй ч. Ерөөс тэр үйлчлэлийн соёл хэрэгжил ганц тэр хэрэгсэл одоо морин байгаа шүү дээ. Өвчөө зунчөө тэмдэглэж байж. Тэгэхээр бид нар энэ дэвсгүү хөдөлмөрөө үзчихвэл тэр амьдралын хэлбэрийг бас ориглох хязгаарлах хэмжээнд өрөх гээд байгаа. Ингэж туушиж болохгүй. Тэр хүүхдүүд ч гэсэн тэр үедээ бол бас эрсдэлтэй байдалд ордог. Эмнэг хангах сургадаг. Эмнэг хангах сургах гэдэг чинь хурдмаар унахаас илүү эрсдэлтэй зүйл шүү дээ. Тэрийн төвд эцгүүл үзэх юм. Энэ бол ингийн амьдралын нэг хэлбэр гэж. Дээр энд нэг учир дутагдaltaй бас нэг юм яригддаг юм бол даатгал. Даатгал хил хүлцсэн бид нар даатгуулдаг боллоо албан журмын даатгалтай боллоо гэж Борис спорт оюутны холбооноос маш их сурталч ярьдаг. Энэ нь ингээд тэр хүүхдүүд хамгаалагдсан юм шиг ойлгоход байдаг. Тийм биш шүү дээ. Яг тэр хүүхдийг хамгаалах юм нь юу гэхлээр тэр малгай өвдөгний хамгаалалт, зээжний хамгаалалт. Бид л даатгал бол зүгээр өчсөн эрсдлийг нөхөн төлөх асуудал шүү дээ. Тийм нөхөн төлж байгаа тохиолдлыг бол туруу дарга хэлж шүү дээ. Энэ нь бол зүгээр тэр даатгалын компаниудад үзэх бизнес ашиг болоод очиж байгаа. Ийм л мөнгө очиж таараад. Тэгэхээр даатгалын харилцаанд хэрвээ даатгуулах байгаа бол тэр эрсдлийг дадлах биш эрсдэл учирсан мөнгөний нөхөө олгох ч байгаа л явдал ш. Тэрийг олгох ч бол 24 цаг жилийн 365 хоногт нь л даатгал энэ үйл бол оновчтой хэлбэр болж таарах юм болов уу гэж харж байгаа. Спорт гэдэг нь бол эзэж ямар ч тохиолдолд бид юм мартаасаа гэж хүсэж байна. Тулааны спортоор хүүхдүүд хичээлдэг, ундаг дугуугаар хичээлдэг, тэр бүрийн спорт эрсдэл байгаа ш. Андасаа чалах тохиолдол гэмтэж мэддэг, уруугаараа хуулдаг. Тэр бид нэг спорт эрсдлээд ингээ үзвэл энэ бол спорт гарч болох тэр эрсдлийг бид нар төлөвшөөс харахгүй. Амьдралын хэм маяг бол энийг бас гарах эрсдлийг төлөвшөөс харахгүй. Тэгэхээр энэ зүйл дээр бас хэтэрхий туушилгүй. Яг тэр амьдралын хэлбэр спорт гэдэг талаас нь хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны журмын урьдчилан тогтоож батлах талаас нь хараасаа гэж үзэж байна. За хоёрдугаар миний хэлэх гэсэн санаа нь юу гэхээр жишээ дутаад ярихад бол нэрлэлц энгийн морд хоёрын хоорондын зөрөө ялгаан дээр манай баячд маш ихээр маргадаг. За энэ маргааны гол их үс өндөр комиссийн шийдвэрлэл. Одоо жишээний хүүхдтэй холбогдолтой жишээ одоо морь уралдаан цогон байгуулалттай холбогдож ийм ярьцлууд маргаанууд гараад байдаг. Тэгэхээр би юу гэж хараад байна гэхээр мэдээж энэ бол одоо тодорхой хэмжээний баячдын төрөл барилгын алтаатаа ч юм уу лобби ч юм уу тийм зүйлээс шалтгаалж ингээ байж тохирох тохиолдол гардаг. Тэр мэдээ нэгэнт энэ баяр спорт баячтай холбоо гэдэг чинь юу юм бэ гэдэг статус, хууль зүйн статуст харахаар энэ бол нийтийн дагаж бүрдэх зайлшгүй юм дагаж бүрдэхээр юм хэмжээ тогтоодог нийтийн захиргааны нийтийн эрх зүйн субъект өөрөө бүх бол явж байгаа.
Тэгэхээр бид бол нэгд энэ субъективийн онцлогоос нь хамааран энэ байгууллагын үйл ажиллагааг шахахын тулд ялангуяа энэ аюулгүй хөдөлмөрийн ажиллагааг зөрчүүлэх, журмын орчин тогтоож тэрийг мөрдлөг болгохыг таалахын тулд энэ байгууллагатай хууль ёсны дагуу захиргааны тэргийн шүүгт хандах замаар, гомдол гаргах замаар даалгах байдлаар энэ асуудлыг бол бас нэг талын хууль зүйн үүднээс шахаж үйл ажиллагаанд нөлөөлөх юм боломж байдаг. Тэгэхээр жишээ нь тэр Инглиз адуу Монгол адуу хоорондын ялгаан дээр маш маргаан тавьдаг. Энэ дээр бол одоо чи урьдчилан тогтоо шүүхээр энэ асуудлыг нэг тохиолдлыг гомдол гаргаж яваад энэ тогтоож байгаа хэмжээг хөдөлгөөний хараад шинжиж шүүгч захирамжаар тогтоолгож урьдчилан тогтоосны тогтоолгож жишиг тогтоолгоод ингээд цаашдаа бүрдээд явбал марийн спорт баяжтай холбоотойч тэр баяжтай ч тэр ингээд юу гэм хэрэг хэцүү хангахтай боломжтой. Тэгэхээр энэ байдлыг хуульчид бид нар магадгүй одоо яригддаг стратеги хөнгөллийн явуулах замаарч тийм үү гэж шүүхээр гэхээр бас их хүндэр битгүүлж яваарай. Энэ бол энгийн одоо соёл нийгэмд байдаг юм ингээ харилцаа. Тэгэхээр энэ байдлаар энийг журмал зэгцэж ялангуяа даалгах, үр хөндөгдүүлэх ийм боломж байгаа. Жишээ нь аюулгүй ажиллагаанд журам дагаж бүрдүүлэх, заавал хүүхдийн аюулгүй дотор гараад төхөөрөмж байна уу одоо хувьс хэрлийг заавал бүрдүүлэхийг даалгах шүүх шийдвэрийг гаргуулаа авчихвал энийг бол одоо спорт баяжтай холбоотой өөрсдөө бүрдээд явах ийм зохицол маягаар ингээ ороо авчих юм боломж байгаа шүү гэдгийг бас хойцоо талаас ашиглаж байна. За нийтийн хэцүү үедээ за завсан юм.